2015-16 оны сонгуулийн өмнө иргэдийн нөгөө 1072 хувьцааны тодорхой хувьдыг ялангуяа тухайн үед сургуулаад төгсөж байсан оюутны төлбөртэй байсан оюутнууд тэтгэвэр авагчид, тэтгэврийн насныхан тэдний хувьцааг засгийн газар нэрлсэн үнээрээ худалдаж аваад мөнгийг нь дансанд нийцсэн. Тэр хувьцаагаа засгийн газарт өгөөгүй хүмүүс нь тэр нэрлсэн үнээр өгсөн мөнгнөөс илүү хувьцааны ногдол ашгийг өнөөдөр аваад эхэлж гисэн. Тухайн үеийн нөхцөл байдлын боломжгүй нөхцөл байдлаар шалтгаалаад нөгөө талаараа сонгуул болгож гэнэ гэдэг утгаар санал авах зорилгоор хийгдсэн энэ зүйлийг буцаах боломж байгаа юм. Үндэсний баялагын сан иргэдэд Монголын ард түмэнд 50-аас дээш хувь нөгөөжтэй байх тухайгээ ярьж байгаа. Тэгэхээр энийг засгийн газар хийчих боломж байхгүй юу? Одоо тэр үедээ худалдаж авсан ханшаараа буцаагаад саналаа илэрхийлсэн иргэдэд нь хувьцааг нь буцааж өгөө гэдэг юм зүйлийг хийж болохгүй юу? За ерөнхий сайд хариулт өгье. За 5-7 энэ 1072 хувьцаатай холбоотой бас юм саналууд, ялгаатай саналууд байдаг. Одоо бол компани тухай хуулиар ногдол ашиг учраас зайлшгүй л одоо бид нар одоо орны төгсгөлд ногдол ашгаар одоо бэлэн мөнгө иргэдэд олгохоос өөр хуулийн гарц байхгүй. Хуулийн гарц байхгүй. За үндэсний баялагын сангийн тухай хууль хэрэгжиж ирснээр иргэд анх удаа одоо хуримтлалтай болж байгаа. Хадгаламжтай болж байгаа гэсэн үг. За одоо цаашдаа 1072 хувьцааны ногдол ашгийг бэлнээр авах уу, эсвэл хуримтлалын дансандаа хадгалах уу, эсвэл хөгжлийн санд хандуулах уу гэдэг ийм 3 сонголтыг одоо ийм Монгол дээр өгдөг болно гэсэн үг. За мэдээж яг энэ зүйлийн дараа тэр асуудлыг ярьж болно. Гэхдээ одоо бол 1072 хувьцаа бол иргэдийн өмч. Тийм учраас аль одоо асуудал дээр бид нэр иргэдийн өмчтөл ямар нэгэн байдлаар одоо засгийн газар өмнөр нь шийдвэр гаргах тийм эрхцэн орчин бол өнөөдөр байхгүй байгаа гэдгийг бас хэлье. Зүгээр цаашлаад бэлэн мөнгөөр авах уугүй юу гэдэг бол одоо ингээд сонголттой болох юм боломж бол байгаа. За урд нь бол энэ 5-7 компани нэг 100 орчим мянган төгрөгийн ч юм ногдол ашиглал тараадаг ихэнхдээ ингээд алдагдaltaй ажилладаг байсан. За энэ жил ингээд ер нь харахад бол бараг 450 орчим мянган төгрөг. За магадгүй 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараах болчихж байгаа. За гашуун сухад ганц мод одоо энэ экспорт ингээд нэмэгдчихээр энэ саяас дээш гараад ер нь явчихна гэсэн үг. Тийм учраас бид нар ийм их хэмжээний одоо мөнгийг шууд ингээд бэлнээр тараагаад авах уу эсвэл одоо хадгаламжийн данс руу төвлөрүүлэх үү гэдэг бол бас одоо яригдах нэг юм асуудал бол өнөөдөр бид нар одоо үндсэндээ энэ гэрээгээс хоёрхан баталжуул экспорт нэмэгдэхийн хэрээр одоо энэ асуудал бол бас нэг яригдах асуудал болно. За гэхдээ энэ бол одоо бас баялагтай эзэн болж байгаа ногдол ашгаа хүртэж байгаа одоо хувьцаа эзэмшигчийн л эрхийн асуудал.